За хэвтэй байрлалаас 60 сум буудах тэмцээн үргэлжилж байна. За энэ бол үдээс хойш 2 дугаар ээлжинд буудсан манай холуус хэмжээний мастер Янжин ламын буудлага дэлгэснээр харагдаж байна. За эмэгтэй урт тууны 3 тамирчин маань бас одоо багаараа медаль авах тийм боломжийн өрсөлдсөн. Бид бол баг дотор ийм тооцоо хийсэн байгаа. За энд одоо манай эрэгтэй урт тууны тамирчид бол яваагүй. Эрэгтэй урт тууны тамирчид маань одоо 300 м-ээс одоо том калорийн буугаар жинхэнэ одоо снайперинг гэдэг тийм буудлагуудыг хийдэг байгаа. Бас л мөн 60 сум буудах дасгал яадаг. Тэгээд түрүү хэлсэн байгаа. Дарганаар одоо ингээд чизмийн одоо өдөрлгүүдтэй уулзалдаад одоо Швейцарын дэд туранда Бруно гэдэг хүн бол одоо дараагийн дэлхийн аваргын тэмцээнийг Монголд 300 м тэмцээн зохион байгуулалт яасан бэ гэдгийг санал тавьсан байгаа. Энэ бол одоо бидний хувьд бол маш том ашигтай бөгөөд сайхан санал байсан. Тэгэхээр ер нь бол яг одоо манай энэ тамирчдын буудаж байгаа одоо хэвтэй байрлалаас буудаж байгаа энэ 60 сумыг бол бас одоо зүгээр ингээд будаад байхгүй бас хугацаатай байгаа тийм ээ. Цагийн багт тамирчин бууддаг. Ялангуяа одоо 2013 оноос одоо олон улсын буудлага холбооны дүрм маань одоо шинжлэгдэж цаг хасагдсан байгаа. Сорилтын хугацаа, ерөнхий тэгээд хувцсанд одоо тусгай хувцс хэрэгэлдэг. Энэ хувцснуудын хадуулга зөөлөвч нэтер бол бас багассан байгаа. Хувцс маань нингэрсэн байгаа. Яагаад гэвэл спортын оноонууд маань маш өндөр нягтралтай. Олон хүн 600 он жин, олон хүн 400 он жин. Тэгэхээр энэ байдлыг одоо өрсөлдөөн өндөр болгохын тулд хувцс онор дээр нь арай ийм ялгаа гаргаж байгаа. Ер нь бол яг тэмцээний бас одоо хаалт ажиллагааны өмнө бол бас нэг тийм техникийн зөвлөгөөн ерөнхийдөө тэмцээнийг дүгнсэн хурал болсон шүү дээ. Тэр хурлаар ч гэсэн бас ер нь дараагийн тэмцээнүүдэд юуг илүү анхааруул зохих вэ? Тамирчдын ур чадвар өрсөлдөө ихсэж байна. Дараагийн яг буудлагын тэмцээн дээр тийм ялангуяа юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр бас улс орнуудын энэ одоо цэргийн спорт хороодуудын удирдлагуудтай болоод ерөнхийдөө сисм удирдлагуудаас сан солилцсон байгаа тийм ээ. За энэ хурал дээр бол ялангуяа Монголын багийг бол их цохиж хэлсэн байгаа. Юу гэхээр зэрэг Монголын тамирчид анхудаа оролцож байна. Тэр Ботсвана, Танзана шиг гэхдээ ийм дэлхийд хүчтэй өрсөлдөгчний орж ирнэ гэж санаагүй. Монголын сүд дуудлыг би одоо сонсон нэгттэй маш ихтэй өнөдөр Бруно одоо цизмийн буудлага холбооны ерөнхийлөгч бол бидэнд бол бүр хандаж ингэж хэлээд байсан байгаа. Ерөнхийдөө Монголын баг тамирчдад бол шүүгчдийн ч зүгээс за бас тэмцээнийг зохион байгуулж байгаа яг олон улсын цэргийн спортын холбооны тэр цэргийн буудлагын одоо холбооны ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн за Монгол улсын баг тамирчдад бол анх удаага оролцож байна. Үнэхээр одоо гайхалтай буудаж байна гэсэн үгнүүдийг бол баг өдөр тутам тамирчдтай маань таарлах явцтай ч гэсэн бодвол байнгын урмын үгийг бол хэлжсэн. За одоо энэ дэлгэсэндээ хоёлаа тэмцээлдэг оръё. Одоо 9 цаг руугаа одоо сум илүү их тусч байна. Энэ маань юу яаж нөхдөд зэрэг 3 цагаас 9 цаг руу салхитай болохоор зэрэг одоо ерөнхийдөө тусгалт хийшээ байдаг. Тэгээд тамирчид маань одоо салхинд ингэж ажиллалаа. Нилээн засвар хийж буудсан боловч инглээ гэдгийг бас хэлж байсан. За манай 25 м-ийн за эмэгтэйчүүдийн одоо буудлагын төрөлд өрсөлдсөн багийнхан маань бол цэргийн хурдан буудлагынхаа одоо тэмцээнийг эхэлж байна. За эхний ээлжийн тамирчид маань буудаж байна. За нэгдүгээр ээлжинд одоо хөдөлмөрийн мартар гүндэгмаа олон улсын мастер баяр цэцгнэр маань буудсан. За энэ өдөр нартай их сайхан байлаа. Хамгийн гол нартай үед сум одоо байн дээр онж байгаа нь харагддаг. Одоо энэ камер дээр одоо ингээд дэлгэсэн дээр та бүхэн сайн анзаараад харах юм бол одоо сум хэрхэн орж байгаа. Дэлгэсэн дээр одоо электрон аравчин дээр яаж онсон нэг одоо оноо дүнгийн ингэж харагдаж байна. Түрүүн бас дасгалжуулагч багш маань хэлжсэн яг энэ цэргийн хурдан буудлага бол за энэ 60 сумыг 18-6 секундэд бол багтааж буудах хэрэгтэй гэдгийг бол түрүүн тайлбарласан. Яг тэр зарчмаар манай эмэгтэй баг тамирчдын хувьд бол яг буудаж байгаа шүү дээ тийм ээ. За манай эмэгтэй тамирчид маань бас л мөн одоо 18-6 секундээр буудаж үзээгүйсэн. Зөвхөн тэмцээний урд өдөр хурж ирээд одоо бэлтгэл хийж үзээд ерөнхийдөө болох юм байна. Ялангуяа одоо би баяр цэг дээр хэлмээр байна. Баяр цэг маань бэлтгэл дээр бол 4 сум хоцорсон хугацаанд амжаагүй. За баяр цэг минь маргааш ингээд хамжиж буудаж шүү. Хуруугаас ажиллуулж ингийн шүүгээд ерөнхий бас тактикийн бас хэлчихсэн байгаа. Яг энэ одоо ялангуяа за 18 секундэд бол сумнуудаа багтааж буудчихаа 6 секундэд тэр 5 сумыг багтааж буудахад гар өргөөд 1-2 секунд алдаад тэгээд 5 сумаа одоо яг тэр үлдэж байгаа 4 секундэд багтааж буудахад бол бас нэлээд л одоо анхаарал хүч бол төвлөрч байгаа нь бол харагдчихсэн л да. Баяр цэцгийн хувьд бол яг энэ үед бол нэг сумаа алдаад буудчихсан тийм ээ.
Тэгээд бид бол одоо багийн дүнгээр нэлээд өрсөлдөнө гэж бодож байсан. Нэг сумаа алдчихсан чинь баяр цэцэг маань нэлээд доошилсон. Гүндгмаа бол одоо тэргүүлэх хэмжээнд явсаар байгаа. Тэгээд үлдсэн сумаа нэг сумыг муу удажуулнаа. Нилээс их сумыг муу удажуулахгүй шүү гэсэн. Тэгээд баяр цэцэг маань 49 48 гэдэг оноогоор онож одоо амжилттай дуусгасан байгаа. За энэ яг цэргийн хурдан буудлагын яг энэ төрөлд бол яг манай баг тамирчдын хамгийн гол өрсөлдөгчд бол Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын эмэгтэй баг тамирчтай байсан тийм ээ. Ардчилсан Солонгос гэд хэлэхээр манай үзэгчдийн хувьд ч гэсэн цэргийн одоо ямар хатуу дэглэмтэй улс орн билээ гэдгийг бодож байгаа. Түүн дундаа ялангуяа тамирчтан ч гэсэн бас яг тэр цэргийнхаа буудлагын төрөл бас илүү их бэлтгэгдсэн байдгийн болов гэдэг нь тэмцээнээс харагдчихсэн л та. За тэмцээний дараа бол манай баг тамирчид одоо Ардчилсан Солонгосын тамирчдаас дээгүүр амжилтанд явсан чинь бидэнд бол хурж ирээд аль биесээр хамтарч одоо тамирчтай солилцъя, хамтын одоо бэлтгэл хийжээ тэмцээнд оролцъя гэж бас хэлсэн байна. За тэмцээн үргэлжилж байна. Хөдлөөрөнбаатар гавьяа тамирчин Гүндгмаа, олон улсын хэмжээний мастер Баяр цэцэг нар цэргийн яг хурдан буудлагын одоо нэгдүгээр ээлжинд бол бодож байгаа. За энэ хоёрын буудлагын оноо ерөнхийдөө өндөр байх юм бол манайхан медалийн төлөө өрсөлдөх одоо боломжтой болно гэдэг нь бол тодорхой болно. За тэгээд 2 дугаар ээлжинд буудах тамирчны авах онооноос бүх зүйлээс шалтгаалж ирсэн тийм ээ. За 1-р ээлжинд бол одоо Гүндгмаа нэгээр гарч ирсэн. За энэ маань одоо бага дээш нь татахын төлөө энэ бол одоо маш сайн үзүүлэлт. За хэдий баяр цэцэг маань хэдийгээр нэг сум амжиж буудаж чадаагүй ч гэсэн 2-р ээлжинд одоо олон улсын мастер баяр маань сайн буудах юм бол бидэнд бас боломж байгаа гэж бодож байна. Бид бол одоо энэ багийн төрөлд бол нэг медаль авчих юмсан түрүүчийн спорт гаргуунда мөнгөн медаль авсан чинь энэ ч бас нэг мөнгө ч юм уу хүрэл ч юм уу тийм медаль авчих юмсан гэсэн зорилготой. За нэг сум нойлолцсон байгаа шүү. Сайн буудсан шүү гэдэг. За бас нэг хувийн зөвлөгөө бас өгсөн байгаа. За одоо энэ дэлгэсэндээ харагдаж байна. Хэрвээ одоо буудагч нар анзаарсан бол одоо энэ хурдан буудлага учраас буу их тийрдэг. Тийм болохоор зэрэг хөндрүүлсэн ачаагаа хийгэрэй гэж зөвлөсөн байгаа. Түрүү нь бол хөнхөөн тийм цэнхэр ачаа хийцэн байсан. За Баярмаагийн хувьд бол 2 дугаар ээлжинд за нөгөө хоёр тамирчныхаа дараа буудаж байгаа. За тэгээд дасгалжуулагчаас бас нэлээд за ерөнхийдөө бол алдах ёсгүй шүү гэсэн тийм нэлээд хатуу анхааруулга санамжтай ингээд буудаж байгаа шүү дээ. За тэгээд цэргийн хүн чинь уг нь одоо үүрэг өгдөг. Тэгээд цэргэн бол одоо биелүүлэх ёстой үүрэг. Ер нь бол яг одоо цэргийн энэ хурдан буудлага за ер нь манай одоо буудлага спорт гэдэг ингээд ярихаар цэргийн буудлагын төрөл бол сүүлийн жилүүдэд одоо манайхын аль биесний гишүүнчлээс сэргээгээд тэмцээнд оролцсноор одоо төгжих боломжтой гэдгийг тодорхойлсон. За харин ер нь бол яг энэ буудлага спортын үүсэл хөгжил бас яг манай улсад ер нь 50-ад оны дундор ер нь анх үндсээр нь тавигдсан байдгүй. За 1955 онд одоо анх Бээжинд туссан тэмцээнд оролцсоор буудлагын спорт алтан одоо босох гэдэг үе үү ихлэ тавьсан гэж үздэг. За ингээ манай тамирчид маань баяр маань сайн буудснараа Монголын баг тамирчид багаараа алтан медаль авлаа. Баярмаагийн хувьд ч гэсэн бас яг 2 дугаар ээлжинд буудаад одоо тэр ээлжээ бас тэргүүлж тийм ээ 1-р байранд бол гарч ирсэн байгаа шүү дээ. За ингэснээр манай эмэгтэй баг тамирчдын хувьд бол алтан медалийн болзол хангасан. За цэргийн хурдан буудлагын төрөлд алтан медаль авсан. За мөн 25 метрийн спорт гарбууны төрөлдөө мөнгөн медаль авсан гэд манай гарбуучд одоо эмэгтэй баг тамирчдын хувьд бол үүргээ маш сайн биелүүлсэн. За тэгээ бид бол үнэхээр сэтгэл дүүрэн байсан. Яагаад гэхээр зэрэг бид хамгийн анх очиж явахдаа одоо оролцохын төлөө сизонтэй одоо игнийгээ нэгтгэж хамтын ажиллагааг сайжруулъя гэж бодож байсан. Гэтэл мөнгөн медаль аваад цаашлаад бүр байлдааны хурдан буудлагаар алтан медаль авна гэдэг бол одоо цэрэг бидний одоо үүрэг өгөөд бид одоо эх орны нүүр царай гэдэг юм аа харуулж чадсан да. За ингээд тэмцээний одоо хаалтын ажиллагаа эхэлж байна. За хаалтын ажиллагаа болж байгаа энэ талбай бол за Гуанчжоугийн цэргийн тойргийн одоо гадаад талбайд болж байгаа. За манай одоо 25 метрийн спорт гарбууны төрөлд буудаж мөнгөн медаль хүртсэн тамирчид маань медалийн тавцанд гарч ирж за мөнгөн медалаа зөөж байна. За бид түрүүн бас тэмцээний дундуур тайлбарлаж байсан одоо энэ цэргийн спорт олон улсын холбооны цэргийн энэ буудлагын холбооны ерөнхийлөгч Бруно Вольфсберг гэдэг хүн бол одоо яг энэ манай тамирчдад шагнал одоо гардуулж байна. За халивын орны одоо сүл дуул яваад ихэд
нөгөө самсаа шархин гэдэг шиг зарим хүний одоо ус арсны ус босдог гэж ярьдаг. Ялангуяа одоо энэ ерөнхийлөгчийн Бруно гэдэг хүн бол одоо Монголын сүлдүүдлийг хизээч сонсч байгаагүй. А энийг би сонсоод хизээч би мартахгүй байх болно гэдгийг одоо бидэнтэй уулзаад байж та халуун хэлс дотноо одоо хийж байлаа. За тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын Гуанчжоу хотноо болж өнгөрсөн цэргийн буудлагын дэлхийн арга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнээс бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгчид та бүхэндээ хүргэлээ. За өнөөдрийн бас нэвтрүүлгийн бас хамгийн оргил хэсэг гэж хэлж болох үе бол одоо гарч байна. Манай тамирчдын хувьд бол одоо цэргийн хурдан буудлагаар алтан медалийн болцол хангаж яг одоо алтан медалаа зүүж байна. Тэгээд өнөөдөр бас студид бидний урилгыг хүлээж авч цэргийн буудлагын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний тайлбарыг үзэгчд маань хүргэсэн Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Ундралбат танд баярлалаа. Тэр нь бас зэвсэг түвшний алдар спорт хорооны нийт баг тамирчид бие бүрэлдэхүүнд одоо амжилт хүсье. Дараагийн тэмцээнүүдэд бас энэ амжилтын буйхаа үргэлжлэх байхаа гэдэгт итгэлтэй байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг тухсан сууж үзсэн үзэгчид та бүхэндээ дахин талархал илэрхийлье.